Жон Рональд Рүүлтүүлг зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхөн хараас ч өгч болж чаддгийг тамдаж өчигдөр өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөвхөн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зориулсан билээ. Сэргэлэн гихчээр цаг ачин болж зам дээрээс амаагүй хүн авч болохгүй болсон байна гэж өгшрөөдөл эгэл бус нэгэн тохиолдлын тухай яриагаа эхэлсэн юм. Өнгөрсөн зомби ахыхаа машиныг гуйж унаад завхаа аймаг руу амарч явбаа. Эхнэр хүүгүүд маань тэнд амарч байсан юм. Тиймээс дэдэн дээр очихын зэрэгцээ хадамжлахаар замд гарсан нь тэр. Түүнээс гадна нэг ганган машинтай хүн очиж хадмуудтай гайхуулах эхнэрийнхээ ах дүүсийн нүдийг орой дээр нь гаргах санаатай явлаа. Эхнэр маань хоосон үнтэй суусан гэж хэлүүлэхгүй юмсан гэж хичээдэг болохоор тийм санаа олохгүй юу. Манай хадмууд хашаа хороондоо мал нь багтахаа болсон шин цагийн ударган баяжууд учраа хэрийн юм цочрохгүй. Ингивч шин тэрэг авлаа гэдэг чивл эрэхгүй шимэлаахан тодорхой шүү дээ. Энгхүү ахыхаа машинаар гойсон ганган хадмуудынхаа гарыг цайлах ойр зүрийн зүйлс зах дээрээс худалдаж яваад багуудын 12 цаг гоцоож байхаа гişэнд 22-ын давчгоор шурган гараад аян замын сумын өмнөөр баруун зүг хурдалж явлаа. 6 цагаар явсанд бол машиныхаа хөгжмийг чанга дээр нь давчхоод доогож ойлсон шиг давхиж явв. Зам гэдэг замал хойно явган нүцгэн гар өргөсөн улс энд тэнд мэрсэр дайралтана. Ингивч тэд нэг хол явахгүй ойрхон зур унаан дайгдах гэсэн улс байх учраас би авъяач гэж бодсонгүй. Халсын бараа ширдсэн шээг хөл дөрөө хэвдэг том савтай чимсний ундаанаас хаяа нэг шимж хоолоогоо чиглэн дуу аялаж давгсаар хотоос гарсан даруй 2 цаг чөнгөрөөг байхад хотоос олгүй нэгэн сумдах шатхуун түгээгүр эндэргэд зогсож байв. Юмыг яаж мэдэх вэ? Шатхуунаа нэмээ дүүргээд авъя гэж бодсон би мөнгө төгрөгөө тоолон шатхуун авах өгөх дээрээ тулан зогсож байтал үлгэрээ юм шиг хөөрхөн өхөн машины минь хажууд ирж гисэн баядаг байгаа. Би харангуутаа цагилгаан цохиулчихсан юм шиг цочлоо. Хаанаас гараад ирсэн бүүмэд цалуу занд явахдаа олон сайхан өгтийн царай зүсийг харж кино зүүдэр шиин дээрээс одуулсан олон хүүхний зариг харж байсан боловч ийм төрхөн тэм ялдам хамаг сэтгэл нь гэрэлтсэн золпоолгоход залжин үзэгслэн хараагүй тул бараг амаа ангаачихсан байлаа. Нуруундаа цэцгэн жимэгтэй жижиг үүргэвч үүрсэн цагаан джинсэн гүрэмтэй тэр өхөн дөнгөжл 18-9 хүрчил яваа болов гэмээр. Пулбрахан харцаа хонхоолгон энэмсгэлэг их нараад соёл нэгсэхэ орж миний дүү яах гэсэн юм гэвэл тэр их зурдаас минь харж зогсоод машиныг минь зөөлхий илсэн юм. Тэрхэн зуур хамаг биеэр үл мэдэгдэх радио долгион цацраад явчих шиг ямар нэгэн анхлам цэцгийн үнэр хаваар нэг ханх тавих шиг санагдаж хүлээ. Мансурчан маар байдалд алмар зогсон надад охин. Би солонготын даваан дээр очих гэсэн юм та намайг аваад явж хөлс мөнгөний өгнө шүү гэж хэлэх нь бүдэг бадагхан сонсогдсныг яана. Яг л зүүдэлж байгаа юм шиг. Нэм сайхан охин хаа байсан солонготын даваа хөрөх унаа олж чадахгүй зам тосоод зогсож байна гэж үү гэж бодсон би эхлээд чихэндээ итгэсэнгүй. Ингивч бодолгүй хэрвээ зөвшөөрвөл солонготын даваа хүртэл ийм сайхан охинтой хамт зам хороох нь байна шүү дээ гэсэн бодол харун орж ирмэгц цол тойлоо суугаад яваа гэд хэлцэнгүй. Гэхдээ бас чиж хол замд яваа хүн гэсэндээ биеэрээ төмсгөө зөнгөдөн байж солонготын даваан дээр ямар газар очих гэж байгаа юм гэж асуувал тэр хөөрхөн нүдэ тормолцуулан зам засж байгаа мөнгө мод компани руу очих гэж яваа манай ихчдийн дажилдгийн гихэн дээр нэрээ тэр хэвийн замыг мянганы зам төслийн дагуу засч янзалж байгаа шүү дээ гэсэн бодол санаанд дурглаа. Мингээд нэг л мэдхэд тэрхүү хөөрхөн өхнийг машиндаа суухыг зөвшөөрчихсөн байв. Тэр ч баярлаа хаа гэж хэлээд жигтэйхэн хурднаар машинд орон ирж хаалган голгоод хажуу талд орж ирээд суучихав. Тэр үед надаас өөр юмд нухацтай ханддаг хүн байсан бол бодол санаа агшин зур өөрчлөгдсөн явдлыг гайхан эргэцүүлэх байсан биз. Хэрвээ тэгсэн бол үдийд ингэж суухгүй байлаа. Хажууд анхлам үнрээр согтоогч цэцгийн баглаа тавьчихсан юм шиг толгой өргөж мансурм үнэрт нэг хэсэг баларцсан би тагдуугүй явсны эцэст ам нээж. Миний дуу ютно гэж асуувал машинд орж ирж суухаас өмнө бүрэг ичимхий хэмээр харагдаж байсан нөгөө охин
Жигтэйг нүүрмгийн төрмгийн маягтай болж хөгжмийн аяар гар хөлөө сувлан зарим дуг амандаа дагаж дуулж байснаа. Яагаад оюутан гэж би бие үнэлдэг юм байхгүй юу гэж пол хийтэл хэлхэн тэр. Би түүний нүд алдам царай зүс биехаг ахин хальт ширвэж харагцуур. Арайгүй л дахаараа тоглоод байна уу гэж асуувал өхөн бяцхан зүнхнээсээ нарийнхан урт цагаан тамхи гарган ирж асаан шившээд удаж байна гэж тоомжиргүй хэлээд машины цонхоор шүлсээ сурмгай нарахгүй нүлэмж өргөлөө. Энэ байдлаас нарвал үнэн хэлсэн юм шиг. Тэгвэл Жаванда тэр өхний яриа олширч яагаад тийм зам сонгосон тухайгаа олон яаж амьдарч яваагаа ярьж хэлсэн юм. Нүр нам хураагүй явсан дөө. 2 цаг орчим яваад алдарт ээлсэн тасаргаа руу орж ирэх үед замын гуанзанаас хор хогны махаван хувааж идэж байх зураа би ялимгүй сэтгэнмэл өхөн надад наалдаж ирээд л инээж ханаа сүйд болов. Эндээс би энэ өхөнтэй учир ургуулгад татгалцахгүй юм байна гэсэн ойлголт авалгүй хааж хав. Гэхдээ нэг зүйлийг анзаарч ялимгүй гайхсан. Анхаарахад их л залуухан 18-9 юм шиг харагдаж байсан өхөн одоо харахад ялгүй овор тойж юм шиг 30 нилээд дөгчгсөн хүүхэн шиг харагдаж байлаа. Гэвч энэ сэтгэгдэл бүр түүрхэн төрсөн гэхүүдээ. Царайлг өхний гарыг атхан сууга ямарчэр ганц л зүйлийг хүсдэг шүү дээ. Тэр жишгээр би ер нь хоёулаа хар өрний наахан талд байдаг шанхын идийг үзээд хамт хээр хонвол яасан. Гэхэд бүсгүй жуумалцсан инээж дургүй эцэг юм алга гэснээ мөрийг минь түшин нялуурч. Гэхдээ би сүм хийдийн ойр хонох дургүй янз бүрийн хий юмнаас айгаад байдгиймаа гэж хэллээ. Ингээд санаа оноогоо ойлголцсон хоёулаа хар хорин орохоос өмнө наад талд нь хээр хонохоор шидэж замдаа дарсан жуулчны баазын дэлгүүрээс ойр зургийн идэж ууж наргих зүйл аваад машина замаа сарган эзгүй тал руу эргэлээ. Тэр бол хар хорны харьяанд багтдаг элстэй гэдэг газар байв. Элсдэн ойролцоо 12-ны зарим айл гүү ярьжсэн харагдсан тул хоёулаа зам гажин очиж айрыг хүртэл авсан юм. Ингээд хүн амтны хөл багтаа нэгэн дэнжийг сонгон авч зөксөд наргиж эхлэв. Хамгийн инээдтэй нь хамт явж энд зогссон хойно нэрийг нь асуудал өхөн сайхна гэд инээж байв. Мөн гайхалтай нь өхөн архийг яг л эр хүн шиг ууж байлаа. Гэхдээ одоо энэ чинь ихнэр хүүхдэд хадамлах гад явж байгаа үст юм. Баллаар хүрвэ. Цааш унш. Би эхлээд гайхсан ч тийм замаар орсон юм чи аргагүй хэмээн бодоод төдийл оошоосонгүй. Тэгэж байталж үдшийн бүрийн нөмрөө тавлаа. Энэ үед бид хоёр нилээд халсан байв. Энэ үед би нөгөө хөөхөн өхний царай бүр оворжин хөгшөрч нилээд юм үдсэн бүсгүй шиг харагдаж байгааг гинт анзаарсан юм. Анзаарсан даруйдаа цочсон боловч оройн бүрэнхий болж байна. Дээр нь арх нөлөөлж байна гэж бодоод нэг их тоосонгүй. Хоёулаа энэ тэрийг ярьж би рүүгээ тэмүүлэн би бүсгүй ман суурм өнөрт гүлчүүрэн суусаар 4 лаз шараарг 5 литр цагаан айраг нэг шил архийг дорн суллаа тавьсан байв. Харин энэ үед би хадам авдаа өгнө гэж авч харсан арх руугаа орсон юм. Яхав замдаа нөхөд л авчихна гэж бодохгүй юу. Тэр архиа суллаа дуустал 10 хууч болсон байв. Тиймээс олон юм ярилгүй хоёул машинд орж хаалгаад өгчөд нөгөө ажилд орлоо доо. Гэтэл нөгөө үгэн чинь гинэтгэн дургуцээд биедээ өрөхгүй цахтаж зүтгээд эхэллээ дээ. Хатуу архины айган зөхөлсөн би тоосон шинжгүүд айрсаар бүүзгт юу харсан гэж санана. Миний доор нүүр аман бар зааж хүүхдэлн нь унжсан турунхай хүүхэн хэвтэж байдаг байгаа. Золтой үнхэлцэг хагараагүй. Огл үсрэн босоод болсон явдлыг эргэн санах гэж хэсэг оролдлоо. Нөгөө уусан архиж гарах шиг. Царайлаг өхөн хажиж ба гэж бодоод л байсан шиг санагддаг юм. Ямар ч байсан жаахан сэхэ орж чи чинь надтай хамт яваа өхөн мөн үү гэж асуухад тэр үзээрийн авга тажигн тал инээ далдан. Чи намайг танихаа байчаа юу гэхэд дуун яг л мөн юм шиг сонсогдож байсан. Түүнээс цааш юу болсныг би сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг хүүхэнтэй эрэмийн ажил хийж байснаа бүр түүрхэн санаж байгаа. Өглөөсрээ дурган цараа жармаа шалдан хөвтөж байсан юм. Өнгөрсөн шөнө юу төгөлцснийг өчигдрийн өхөн хаажсныг ойлгосончгүй. Хамгийн гол нь хөөхөн өхөн ганцхан шөнийн дотор хөгшөрч авгаа болсны учрыг бодоод олсонгүй. Нэг хэсэг алмар чивдсэн би үд дундын үед зам руугаа орж давгсаар харангын төв хурч оноод маргааш үдээс хойш солонготын даваа өөд өгсөж явтал харын суудал дээр нөгөө авгаас сууж байсан юм да. Би түүнийг хараад амьсгал авч чадхаа болчихсон.
Аргагүй ирхэн салгалаад л өгсөд байла. Тэгтэл давааны орой дээр гарах үед би энд бууя гэдээ цонх тогшсон. Би зол тойлгал зурчихсангүй. Сэгэсгэр үстэй авгааг бүүмгцхаар ирчээрээ давгсаар идэр сумын дүүрөө орж ухаан орсон доо. Ёстой амилсан жөтгөртэй таарч хашгил болсон. Түүнээс хойш ажил төрөлж бүтхээ байлж, хөөхөж явахад өвчин ороогоо салхаа байлсан учраас чаддаг мэддэг гэсэн болгоноор явж байна дөө. Төмрөө элдвийн зураг авах хоббитой нэгэн аж. Гэвч тэр мэрэгжлийн гэрэл зурагч юм биш. Зүгээр л саваагүй үтэн янз бүрийн амтэн хүн элдв янзын байшин замны зураг авч түүнийг өөрийнхөө цуглуулгуулан хадгалдаг нэгэн төрлийн амьгэгтэй болсон нөхөр аж. Яруу найргийн авьяас хөмөртлөө шүлэг бичих хоббитой түүгээр ном гаргаж таашаал авдаг хүмүүс манаа нэгэнд өчнөө би. Төмрөө тэд нийл нэгэн эдэл хүн байлаа. Тэрээр 20-од наснаас хойш авсан гэрэл зургаараа бараг хэд хэдэн үзэгслэн гарах дайны арвин их цуглуулгатай болсон боловч нэг авах юм нь алдар нэр хөөцөлдөг сонирхол огт байсангүй. Харин манер цуглуулга англин янзалж салбараар нь дөрүлжүүлэн гэрийнхээ нэг өрөг номын сан аяатай болгодог гэж. Уг зургуудынхаа санд найз нараа дагуулan орох үедээ цуглуулга нь хүнийг агуу их болгодог хэмээн Волтерийн хэлсэн үгээр цэцэрлэх дуртай байсан гэдэг юм. Нэг удаа төмрөө найз нартайгаа зуслан гараад буцчээ явтал найз нар нь замд таарсан нэгэн байшин гэсэн. Чи янз бүрийн зураг авч цуглуулдаг баха. Энэ байшин чөтгөртэй гэж ярьдаг. Нэг цагаан хувцастай дурунхай эмгэн энэ байшин дотор юм нэхэд сууж байдгийн гинлээ. Нэг удаа эхнэр нөхөр хоёр хөдөлж явах гэ доктор нь орж илдэ. Тэгээ доо давхрын өрөөнүүдийг нь үзэж галтхооны өрөөгөө сонирхоод явж байтал гэнэт хоёр давхрын шатан дээр цагаан хувцастай чөр хийсэн эмгэн гарч ирээд би энэ байшин хэндэж өгөхгүй шүү гэж хашгирсан байна. Байшин хөдөлж явах гэж ирсэн хүмүүс 2 жил хүн байгаагүй байшинд зогсож ухаг үзмэгцээ мөнгө аваад умхамгүй зүгцэн гэдэг юм. Энэ байшингийн тухай янз бүрийн яриа байдаг ч хамгийн супер нь энэ дүүхтэй гэж ярьсан байна. Үүнийг сонссон төмрөө машина төр зогсхийг гүйж буугаад хамаг хаалга цонх нь хадаастай 2 давхар том байшингийн гэрэл зургийг тал талаас нь авчээ. Тэгээд гэртээ ирээд зураг авгааж янзлаад сартай шин авсан юм уу гэмээр зэгэл сарал дүрстэй гарсан чөтгөртэй байшингийн зургийг цуглуулгандаа нэмэрлжээ. Ингээтэл яг энэ үед түүний утас руу хэн нэгэн хүн дөхөд утасаа салгасан байна. Төмрөө уг номер руу залгахын өмнө утасныхаа дансыг шалгаж үзвэл түүний дансанд 666 бүхэл 66 бударгай нэгж байна гэсэн тоо гарчээ. Энэ хуучраа багтсан ном 2000 оны ихэр хэвлэгдсэн байна. Яг чөтгөртэй байшингийн зураг угааж янзалсны дараа ийм тоо гараад байхдаа чи яах вэ гэж тэр санаамсргүй бодоод л өнгөрч. Тэгээд өөрлөн залгасан үл таних номер руу залгасан боловч хэн ч утсаа авсангүй. Харин цагийн дараа нэгэн дуудлага эрэхтэн утсаа шүүрэн авбал хачин сөнколоо. Чи миний зургийг буцааж өг. Эсвэл залуу зандан үеиг шиг минь маш сайхан янзлаад авчирч өг гэж хэлснээ утсан тасарч гаж. Дугаарыг нь харвал 666 гэсэн тоо гарсан байж. Үүнийг хэрмэгцаа төмрөгийн дотор сэрт хийгээд явчих. Дөрөв нэгж харахад 666 гэсэн тоо гарсан байсан. Мөн энэ тоог чөтгөрийн тоо гэж хүмүүс ярилцдаг. Чөтгөртэй байшингийн зургийг аммагц чөтгөр нь дагаад шүглчихсэн биш үсттэй гэсэн бодол зурс хийгээд өнгөрсөн байна. Тэрээр энэ тухайга найз нартаа хэлвэл цаадуул нь энэ ээж хөхрөлдөн шоолоод хайхарсангүй. Гэхдээ нэг эмэгтэй найз нь юм яаж мэдхүү ламд үзүүлсэн дээр юм биш үү гэж хэлжээ. Төмрөө хэрхээ мэдэхгүй оройхон гертээ сууж байтал зураг хадгалдаг өрөөнийх нь хаалга чимээгүй чихрэн хонгойх сонсогджээ. Манер баламгдан босож хонглийнхоо гэрлийг асавал дөнгөж түрүүхэн шургуулганд хийсэн нөгөө байшингийн зураг ширээн дээр ил гарчихсан хэвдэж байсан аж. Тэрээр ширээр алгуурхан дөхөж очиод байшингийн зургийг хармагцаа нөгөө хуучирсан 2 давхар харшин өмнө хормын цагаан даашинцтай залуухан хүүхэн хашаад хоолдоод инээмсэглэн зогсож буйгаар зурган дээр гарсан байлаа. Харин 2 давхар байшингийн хамгийн дээд талын цонхоор аимшигтай царайтай бүрх малгайт бүхий эрэгтэй хүн ширтэж буй дүрс бүдэг бадагхан гарчээ. Хамгийн ажиргалтай энэ үед төмрөө айдсан омартан маш хурдан сэтгэж тэр байшингийн зургийг буцааж аваачиж өгөхгүй болохгүй нэ гэж бодсон байгаа юм.
Тиймээс даруйхан машин унаатай нэг нь айцаа дуудан нөгөө зурга хальстай цуг аваад шөнийн 0 цаг болж байхад нөгөө зуслангийн байр руу яарвчлан хөдөлжээ. Тэд нэг очиход үүлний цаанаас сар цохойж байшин улам сүрлэг зэвүүн харагдаж байсан боловч төмрөө яаж игээ зүрх гарган дөхөж очиод зураг хальс хоёроо цонхныхын завсраар унгаж өргсөн гэдэг. Энэ явдлын дараа утсан дээрээс нь 666 гэсэн тоо өөрөө арилан устжээ. Шүтгэртэй байшингийн тухай хачин яриа бишгүй л байдаг. Гэвч үүн шиг тохиолдол үгүй бизээ. Дэхэн үед Чо Жансан хэмээх лам шар бүрдийн овон дээр гарч 4 хоног бясалгал үйлдсэн байна. Ламтан үг нь 7 хоног хийм бясалгал төвлөрөх ёстой байсан боловч 4 хоноод генетикэн бясалгалаа зогсоосон нь сэтгэл санаа нь оюун ухааны хачин эвгүй давхраанд шилжин орсонтой холбоотой гэдэг. Тэр бясалгал эхэлсэн анхны өдөр өгтөргүй мандал завилсан олон бурхтын гэрэлд тогтоом бясалгаж байтал учиргүй гидсэн үлсөд эхэлсэн байна. Тэрээр сэтгэлээ яаж ч эзэмдэх гээд чадсангүй. Үлсгэлэн түүнийг хийж үе бясалгалаас нь илүү хүчтэй хомхоо совдгаар ховстон авч байж суухын аргагүй болгосон байна. Чо Жансан анхандаа бурхан багшийг бодмодны дор бясалган суух цагт ад шулам янз бүрийн аргаар бодол оюунд нь нөлөөлж байсан жишээг үлгэрлэн санаж сэтгэлээ хатуумжлан суусан боловч нэмэр болсонгүй. Тэрээр ойролцоо охин нисчирээд буусан шүүг яагаад ч юм генетикэн чулуугаар зохиж унахад шарж идэгсэн гэж шүлсээ асгаруулan боджээ. Тэр бүхэл өөрийн ирэхгүй өндөйн босоод газраас чулуу шүүрэн аваад тэрхүү шууны араас илдэж нам цохин унгамаар санагджээ. Сүүлдээ түнд бүхий ламтад хоолны шүл шүү самтагдан толгой нэргэж юун бясалгал хийх мантай болсон байна. Тэрээр твцээр 2 өдөр суусан боловч сүүлдээ өөрийгөө хүн иддэг махчин болчихсон юм шиг төсөөлгүүлж. Шарвардын хөтөл дээр Чо Жансан ламын лянха суудлаар суусан газраас 400 алдын зайд уйтгартай гэгчин хатан цөхөө арс сайлдан байх. 2 өдөр твчсний эцэст Чо Жансан өмнө нь энэ хатан цөхөөний орчим хэн нэгэн хүн маш их өлсөж яваад тэрхүү бодлоо орхин одсон болохыг бясалгалынхаа хүчээр мэдэрчээ. Хураан сацраах нэртэй нууц нэртэй бясалгалын хүч түүний инхүү өлсөд байгаагийн учрыг нүдэнд нүцгдэж харагдтал дүрсээр харуулсан байна. Хэдэн жилийн өмнө юм бэ? Энэхүү хатан цөхөөрөө морino сунаж бэрдсэн нэгэн нэр хамаг чадлаараа мүлхэн ирсэн нь харагдаж. Тэрээр хатан цөхөөний оройд тогтсон хон хоргоо дахуусаар гол норгон 3 хоног хөдөлж чадахгүй хэвдэхтэй маш их өлсөж тэрхүү бодлоо хүчтэйгээр дүрслэн үлдээж. Бодол санаана салхиндж арчигдсангүй. Яг энэ хавийн газраа сүнс сүдэр шиг бийжин үлдэж амьтны санаанд шингэн үймэлж ухалсныг Чо Жансан үзснийхээ дараа гинэд бясалгалаа зогсоосон байна. Түүнд яг л чөтгөр шулмын далд хүчтэй нөлөөлөл шиг үлссэн хүний улаан галзуу шунал тэр газар шингэж хоцорчээ гэж бодогдоод болохгүй байсан байна. Тэгтэл нутгийн зарим хөгшин шар цохооны орчмоор явсан зарим нэг согтуу хүнд талыг нь шон идчихсэн амьд үхэр тийчилж үе дүрс харагдсан тухай ер нь энэ хавьд малын хийшиг таарсан хүмүүсийн гидсэн өлсөө тонныхоо дэргэд 2 цагч тэсэхгүй гүйгээд ирдэг байсан тухай ярьцгаажээ. Ер нь л тэр хавьд өлсгөлэн энерги хүчтэй үйлчилдэг нь үнэн аж. Согор жавгэгч айлын зарц готов хэмээх залуу нэг удаа шар цохооны өвөрд хон хариулж яваад унтчихж. Тэгээд эзгүй хэр газар маш их өлсөж яваад цар дүүрэн адууны чанс махаллаа гэж зүудлээ зэрэхэд хонь нь алгуулчихсан харин гизэн учиргүй өлсчихсэн байж. Манер сандран гүйсээр хонио олж явсан бөгөөд энэ үед гизэн бүр хачин их өлсөд байцуухын аргагүй болсон тул хээр хонь алж махыг нь шарж итгэр шийдсэн гэдэг. Готвыг нэг түлэг барьж яваад нь ууччихсан. Түүдгээс хамаг махыг нь шарж идээд суухад суурж яв давхин ирж хараад ууранда золтойл түүнийг алжчихсангүй. Гэвч тэр өдрөөс хойш Готов ямарч хоолнд цадхаа болж хочин хүртэл солигдсон хэнхэг Готов гэж дууддаг болж. Нэг удаа нутгийн хэдэн залуу хэнхэг Готов хэр зэрэг иддгийг харна гэж шүдлэн гун алж махыг нь бүгдийг нь чанаад өмнө нь тавьж үтсэн гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй домог шиг яриаг хүртэл гарч ирсэн байна.
Хэнхэг готов шүтлэн үхрийн махыг бүгдийг нь идчихээд юу ч идсэн шинжгүй хурууга долоон суугаад байхаар нь залуусын нэг нь "Чи дахиад юм идмээр байна уу?" гэхэд толгойд өгсөн байна. Ингээд түүнд дахин 2 том эрс сэрх алж махыг нь чанаад өгөхөд 20 литр хүйтийн хямаар даруулан ганц ширхэг махны өвдөлж үлдээлгүй цохиж өрхөд "Энэ ч арай хэтэрнэ одоо жаахан амраа" гэж хэлсэн гэдэг. Гэхдээ гаднаас наргад готов бол тэгж хийдээд байхаар би хаатай хүн биш боловч сэтгэл нь бэрд шиг ханаж чадхаа болчихсон гайхалтай. Хөгшчүүл готвыг түүнээс хойш хээрийн дэв санаанд нь шигүүлчихсэн амтэн гэр орондоо битгий орвол хүүхэд багчвал битгий ортвол хэмээн нүргөхөө болжээ. Би асаалгал хийх гэж оролдоод эдэмхий шунлын хий салхин цөхүүлж сэтгэлээ зэвтүүлсэн чойж ансан лам бүтэн 14 хоног цагаан хоолтой мацаг барьж байж их идэг шунлаас ангиж иржээ. Харин тэрээр хүний асар их хомхоо сэтгэл яг л чөтгөр шулмын орлолт энергитэй тэнцэх хүч агуулж бийдсэн газар шар цохооны өмнө байгааг мэдээд тэнд ходоод гэдэс дотрын өвчнийг анаах сувил нээж болох юм хэмээн дотроо бодож. Ингээд нарийнцсан өвчтэй нэг хүнийг эхэлж имжлэхээр шийдэн тэнд жижиг дөрвөн ханаад босгуулад өвчтнийг дотор нь хэвтүүлээд бясалгал үйлдсэн байна. Бүтэн өдөржин төвлөрч бясалгасны эцэст чойж ансан дучиргүй их юм идэх хүсэл төрөө тэгэлмэгц уг хомхоо энергийг санаагаараа өвчтөн рүү шилжүүлэн зөөж эхэлж. 2 хоног ийхүү засал хийсний дараа улаан хоолоогоор нь аяг шүлж давхаа байсан өвчтөн нөхөр гэнэт учир зүггүй л идэх юм нэхэд эхлэхэн тэр. Үүнээс хойш хоолунд нь муудаж ходоод гидсэн шархалсан хүмүүс чойжансан ламын цохионы өмнөх жижиг гэрийн гадаа оочрлон зогсож 3 өдөр хил дээрээ юу ч тавиагүй чон шиг өлссөн хүмүүс болж хөврээд гэрийн зүг уддаг болж. Гэтэл нэг удаа 25 настай ходоодны хүнд өвчтэй бүсгүй эмчлүүлэхээр иржээ. Гэвч түнд ягаад ч юм ховдглон идэх хомхоо эмчилгээний үр дүн маш хурцаар илэрч тэрээр үлссэн сэтгэлээ захирч үл чадан майханд орж ирсэн муурыг барьж аваад амьдаар нь чарлуулад идчихэж. Гэвч хүмүүс түүнийг тэр дорн барьж авч хүлээгүүл өөрийнхөө биеийг ч идэж мэдхээр тийм их шуналтай улангассан үлсгэлэн давтагдсан байж. Өсгөн сэтгэлийг хуучин хэвэнд нь оруулж засах гэсэн боловч засал авсангүй. Тэгээд сэтгцэн эмнэлгийн орон дээр насаараа үлсэн дарчлага өвчнөд нэрвэгдсэн байна. Үүнээс хойш чойж ансан лам шар цохооны үлсгэлэн хүчээр хүн эмчлэх ажлаа бүрэн зогсоож. Нутгийн хүмүүсийн дунд бас нэгэн яриа үлдэж хоцорсон байдг нь ламтан тэр зохион доор 6 ширхэг чонын бэлтрийг тэжээж тэдгээр нь гүлгэн чон болмогцоо бүтэн шарын мах идэж чадхаа болсон үед нь нутгийн анжтар бүгдийг нь хүйс тэмтрүүлснээс хойш шар цохооны орчим элдвийн хий юм үзэгдэж мэдрэгдэхэ болсон гэдэг яриа юм. Эртний төвдүүд зарим хүн нохоотойгоо адил төдийгүй нэг сүнстэй учраас нас орсныхаа дараа ч хаагцж салдаггүй гэж үздэг байж. Энэ ажралтай мэд үзлийг баталсан нэгэн явдал төвдүүд биш хавэсэн Монголд манд тохиолдсон тухай өгүүлье. Улаанбаатартай ойролцох нэгэн тосгоны хаост доржуу тэмэх эхнэр охин хоёртойгоо амьдардаг байж. Тэр худалдааны нэгэн компани захирал. Тэд охиноо Дулам гэж нэрлэв. Нэг удаа эцэг нь Эрдэнэтэд ажиллаар очиод ангийнхаа хүүхдийн саргарантай Чэзэмиг нэртэй бүлтэрээр гөлөг харлаа. Тэгээд 4 нас хүрч байгаа охиндоо зориулж түүнийг аваад явахаар шийдэв. Охиноо баярлуулах гэж гэрлэг утастал харин өөдөөсөн Дулам "Би мэднэ аваа. Өнгөрсөн шөнө би түүнийг зүүдэндээ харсан" гэжээ. Чэзэг гэртээ авчиртал тэр шууд охины орон дээр үсрэн гарч дэрэн дээр нь толгоогоо тавив. Түүнээс хойш тэр хоёр салшгүй найзууд болж. Хэсэг хугацааны дараа ээж нь охиноо авч Эрдэнэтэд байдаг хамаатан дээр очихоор шийдэв. Харин охин 8 сартай нохоогоо орхихгүй гэж зүтгэлээ. Гэвч их нь өөрийнхөө шийдэж гүлгийг гэртээ орхив. Тэднийг явсны дараа эцэг нь нохойг аван өлзийдэд байдаг ихтэрээ золгохоор очиж. Гэтэл тэнд нохоо ямар нэг юмнаас хордлого авчээ. Гүлгийн бие дорхноо муудаж малын эмчид үзүүлэхэд эмчилгээгүй одоо өнгөрсөн гэж оншлов. Энэ үед Эрдэнэтээс эхнэр нь нутастаж охин маань эмнэлэгт твтлээ оншин тодорхойгүй байна гэж дөрж бат гинэд охин нь нохоо хордлого авсан яг тэр мөчөд өвдсөнийг ухаарав. Дулам охин дусал залгуулад хөвтөж байхдаа цаг үргэлжил нохойг минь авчирч өгөөч гэж гуйсаар байсан ч түүний үгийг хинж хайхарсангүй. Тэр хоёрын өвчин хоорондоо холбоотой гэдгийг мөн тэд зөвхөн ханд таал байж өвчнөө давж гарна гэж хинж ухаарсан.
Нохоо өглөөний 6 хагас төнгөрөв. Яг энэ үед охин түр 100 ухаан орж үрд баяртай чэзмэн гэж шивнэлээ. Тэгээд угааврав. Түүний хэлдэг ганц үг нь юу ч хүсэхгүй байна. Эцгийн охиндоо өөр олон гөлөг авчирч өгсөн ч тэр юр тоодоггүй гэвч үе. Аваа та чэзийг эргэж ирээсэй гэж хүсэж байна уу? Гэх зэрэг хачин асуулт тавьдаг байв. Нохойг өгснээс яг жилийн дараа эцэг нь гэртээ харж явав. Тэр охин хараад гинэт хөшсөн мэт болов. Дулам охин баяр хөөртэй эцгийнхээ хүзүн зүгдэн олон сарын туршид анхудаа амтрхан хоолоо идлээ. Эцэг нь нүдэндээ ч итгэсэнгүй. Өчигдөр охин л дуугаавраач юу ч болж байсан хайгардаггүй охин нь өслөг зөөлөн бомбруулж тоглоомороо эргэлэн тоглож байв. 20 минутын дараа манер өөрийгөө солиорч байна уу гэж бодлоо. Охин бамбрууша өрөөний болон руу шидэхэд дороо л өөрөө нийсэд эргэн ирж байв. Яг л хэнэгэн дүүнийг буцаагаад авчирч үгүй мэд. Түүнд хийм үзэж үгүй мэд санагдав. Өрөөний шалны улдаас их хумсарам айжих чимээ сонсдож тэрч байтугай шалан дээр нохойн хөлний нойтон мөр гарахыг доржууд анзаарчээ. Ашгүй охины бие сайжирсаар эдгэрлээ. Тэнгэрд бүтэн сар тайнигэн үдэш доржууд охинтойгоо цэвэр агаар имсгалахаар гадаа гарав. Охин хашаан дотор үл үзэгдэгч нохоотойгоо наадан тоглож харин доржууд орцны үдэнд тамхи татаж байв. Гэтэл саяхан үүж ирсэн нохоонд дуртай хөршин. Танах ихгүй бүлтэрэртэй юм байна. Яагаад ч түүнийг зөвхөн шүн гадаа гаргадаг юм бэ гэж асуув. Доржууд түүнд нэг юм хэлээд амыг нь таглаж. Түүнээс хойш ялангуяа бүтэн сартай шөнө охиныхоо хажууд нохоо харагдахгүй гэж ихэд ажигладаг болсон байна. Доржууд охиноо нэгэн ном эрдэмтэй ламд үзүүлжээ. Тэрээр охин чин тэр нохоотой нэг сүнстэй юм байна. Түүнийг гөлгөөсөө салахгүй гэж гооход үгийг сонсохгүй яв да. Хэр варгийн хүн хайрын үчээрээ талигачиг буцааж авчирч чаддаггүй. Харин танаа охин Ерөөсийн хувраа уяас чадвартай. Иймээс нохоогоо буцааж ирүүлж чадсан гэхдээ үл үзэгдэгч болгожээ. Нохоо танаа гэрт өөрийн нохон амьдралаа эцсэлтэл амьдрна. Дараа нь бүр мөсөн яваад өгөхөд оронд нь охиныг мөн түүн шиг хайрлах өөр нэгэн хурч ирнэ гэж тэр лам хэлжээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Эрдтээр үе тохиолдсон элдв хажуу явдлууд сүүлдээ чөтгөрш улам хэв үзэгдэл дагуулдаг. Үүний нэг нь 70-аад оны үед төвийн нэгэн аймагт болсон явдал юм. Тэр үед социалист урал дамбүхий тээврийн их аяны үед нэгэн хачирхалтай явдал гарчээ. Учир юун гэвэл дандаа гурлацсан 20 тонны тээврийн автомашинууд хэр бодоллож цай хоолоо идчихээ суутал сэргээ салгдсан галзугтай нутгийн залуус гурилнаас нь дэрэмдэх зорилгоор ташуур гоцолзуулан дайран ирж бөөн зодон болж. Тэр үед тээврийн жолооч нар ч гэсэн залуухан сайхан ирчүүд байсан болохоор яаж зүгээр өөхөв? Цотолдож машин асаадаг маньюл төмрөөр хоёрыг нь нам зөхөж цус нүчтэй хөлөөд хайжгаж. Мэдээж жолооч нараас ч гэсэндээ зодоонд бэртсэн нь олон байж. Ийхүү жолооч нар хүний амь хөнөөсөнд бандаж замдаа яран гарчээ. Харин энэ хэрэг явдлыг цагдаагийнхан илрүүлсэн хэдий ч ажлаа хийж явсан цуваа тээвэр рүү халдсан мөн улсын өмчүүлсэн бараг дэрэмтгийг оролцсон гэдгээр нутгийн залуус буруудаж үгсний хөх амьдын цол гэдэг болоод өнгөрчээ. Харин тэр мөчөөс хойш өдгөө 50 жил улиран өнгөрсөн хойно нутгийн голцом гүйдэлтэй гэж яригдсаар байна. Учир юу гэвэл өөрийн давнжингээр ачааны том машин явхаар л газрын ханаас ч бүү мэд морьтой залуус гууглалдан гарч ирээдэд дагаж тавхдаг гин. Харин машин зогсохоор нөгөө залуус алга болчихдог гэж. Тэгэд машин хөдлөхөр дахин гарч ирж орилолтон тойрон давхиж тухуурхдаг гэж. Түүнээс биш ямар нэгэн ад хор үзүүлдэггүй нэгэн хэв үзэгдэл тэрхүү замд бий болжээ. Говийн нэгэн аймгаас ирсэн малчин дондог дараах зүйлийг өгүүлсэн юм. Нэг найз маань зүрхээр явчихлаа. Хүүхний 3 дахь нөхөр нь тэр болох гэж байсан юм. Тэгэхээр өөрийнхөө нөхрүүд болон амаргуудтай үхэл явчирдаг хүүхнүүдийн тухай ярмаар санагдаад үүнийг ярьлаа. Би саяхан тэр аймаг руу явахдаа энэ авгаатай танилцлаа. Гэмпилмагийнхын авгаан тухай тааруухан цуу яриа эрднээс байх юм билээ. Тэдний хүүхнүүдийн нэг нь ч гэр бүл болоод аз жаргалтай байгаагүй гэлцэх,
Эсвэл салж сарндаг, эсвэл нөхөр нь өвчгдөг. Тэгээд дахиад л нөхөрт хардаг. Бас л өнөөх нь өвчгдөг. Тэдний юунд нь ирчүүд тэгж зүүд болдгийг нутгийн авгаачууд олдоггүй. Ухаанаараач, зүс царайгаараач, Библиараач гоод юм өгт байхгүй мөртлөө шүү дээ. Гэхдээ л гэмпэлмагва юугаараа таалагдаад байдгийг ирчүүд залуу сайн мэдээд байдаг гэх. 40 наснда 3 дахь удаага бэлэвсрээд гэмпэлмагва хөршүүдийнхээ ээлдэв явган ярианаас холдохоор аймгийн төв орж шин амьдрал эхлүүлэхээр шийджээ. Хүнсний зах дээр 8 хийж овоод ажгүй ашиг болдог бас тентхийн аржуулыг өдөгт нэг их дургуцэд байдаггүй. Мэдээж амьдралд нь ирчүүд байлгүй л яхав сууй гэрлийг хинж байх. Тэдний нэг нь балдан очиргэгчээр түүний гэртээ очихыг хагас жилгүйж тэгээд ч очиж хүүхдүүд нь дургуутсангүй. Өөрөөс нь 10 гаруй ах хідээж тэнхээ тамир сайтай хүүхдүүдийнх нь хөвдөж аавд нь хантай бас бүртгүүлэн энтергээгүй болохоор хашаа байшингийн авна гэхгүй хожим хон ээлдэв яриа гарахгүй. 10 гаруй жил өнгөрсөн хойно гэмпэлма нутагтаа иржээ. Гэмпэлмагийн талаар баг багаар мартгнж эхэлсэн байна. Ийм болохоор хар арилчуур зэнгидсэн настай авгааг хинч нөгөө гэмпэлма гэж таньсангүй. Гэлээч өрдөө маргааш нь л сумын төв даяар шуугилдэж. Гэмпэлма дахиад нэг нөхрөө оршуулжээ. Үгүй дээ нөхрөө биш. Харин хамтран амьдрах чаглалээ. Үхүүлжгүй тулд өөр албан ёсоор эхнэр нь болоогүй бах гэлцэв. Ээлдв цооёраа нилээд удаан үргэлжилсэн боловч тэгс ийгээд ярианы сэдвэн дууссан бололтой намджээ. Гэмпэлмагвача тавширч түүнээс хойш олон жил жирийн настай авган журмаар ач цэг асарч хүмүүжүүлэн малмаллаж тэлэгач ир нөхрүүдээ дурсан сансаар аачмаар өдөлж яваа гинэ. Эрүүл хүний ухаан санаанд бөмбөгүй энэ үйл явдал 70 орны дундуур нэгэн аймгийн төвд болсон юм. Энэ явдалтай холбогдох зарим хүмүүс амьд зэрүүн байгаа тул нутаг ус нэр алдрыг нь аривчлан тоочгоос төтгөлсөн өгүүлье. Хайртайхан зөвхөн зуурдын ослоор хорвоогийн мөнх үсийг үзэж хэдхэн хоноод байхад шүнбөр зүүдэнд нь орж нэг юм гуйгаад эсвэл гомдоллоод байгаа ч юм шиг үглэн ирдэг байв. Эх өхнө өрөвдөн аргаа барахтаа тэрмэл нохойн гөлөг хооллож буян үйлдгэсүр юу ч хийж чадсангүй. Гэтэл нэг удаа ихийн зүүдэнд өхөн бүрч тодорхой зүүдлэгдэж. Ээжээ готл хөл явчаад намайг их зоохож байна. Танд ч мөн олон удаа хэлсэндээ гэж өхөн гомдолсон байна. Ээж нь чиний яриаг ойлгохгүй дийхүрлээ. Тэгээд юу хэвлүүлэх юм бэ гэвэл. Та манахаас хойш 3 дахь гудамжинд оч. Тэндээс нэг хүн манад ирэх юм аа. Тэр хүнээр миний хуучин гутлыг өгч явуулаарай гэжээ. Ээж нь өглөөсрээд зүйдээ бодож удаан сууснаа ерөн тэр гудамжинд очиж үзье байж гэж шийдэн хар бэтингийг аваад гарчээ. Гэтэл өнөөх гудамжинд оршуулгын ажил явдал болж хүн машин хөл хүймэн ихтэй байна гин. Эх оршуулгын цавааг дагаж явсаар өөд болоочийг яг хөдөөлүүлэх үед нь хүний нүдний симхийг таруулж байгаад өхнийхөө хуучин бэтингийг авсны нүхэнд хийж амжижээ. Тэр оройн өхөн ээжийнхээ зүүдэнд ирж ахиж та бид хоёр уулзахгүй хаа. Би тантай уулзах гэж өөрийгөө ч таныг ч зовохгүй. Таны хүнээр дайж илгээсэн гутлыг авч санаа амарлаа. Уг нь тэр хүн надад шинэ гутал авч хүртээ байсан юм. Одоо өхн нь дутуу зүйлгүй. Гээд түүнээс хойш ахиж зүүдэнд нь огт үзэгдээгүй юм гэдэг. Энэ явдлын тухай хуучин тээврийн жолооч нар нэг хэсэгтэй л ярилцдаг байжээ. Дээр үед хоёр хөгшин хүүгийн хтэйгээ айл байж гин. Гэтэл хүүн нас урчгаж. Түүнээс хойш бэрэн царай алдаж ядарч сүлдээд болохоо байсан байна. Хоёр хөгшин эхлээд хагцал зовлонгоос болов хэмээн түүнийг ээлдвэр додомдоод байж. Яваанда ямар нэг учир байна гэж удаад бэрээсээ асуугаад байсан чинь бэрэн. Нөхөр маань шөнө болгон над дээр хэрж ярьж өгүүлсээр үүр цайлгах юм. Би олон шөнө нойргүй байснаас инхүү ятраад байна гэв. Өвгөн өөрөө хүүгийндээ унтаж байдлыг ажиж хонохулж. Гэтэл зүрмэглээ цэрвэл хүүгийнх нь дуугарч зүдэрч зовж байгаа тухайга үглэж дуулан яриад байж. Тэгж үр цайхан үед л чимээ намжжээ. Хоёр хөгшин зөвлөөд нутгийн нэг хуврагт очиж байдлыг хэлвэл сүнс нь орогдоод байгаа юм байна. Энэх амархан. Чи нэг өлегтэй бууж ханж дагуулад оч. Би ч очино гэж гин.
Өвгөн ч лам хэлснээр хүн олоод очжээ. Өдөр шулахын хэрд лам өвгөнийг ном уншихвалж нөгөөх анчинд "За энэ айлын мараны оролцоогаад хүүгийнхээс нь юугаар нь дүүнийг буудаг шүү. Яг гарах болохоор би хонх дамраа чанга цөхөж дохио өгнө" гэж. Айлын бүх хүмүүс өвгөнийг ирцүүлээд анчин ганцаараа таасууж нүдх завчилгүй шүнийг барах ажилтай болох нь тэр. Гэтэл өвөр шөнийн цагаар нэг том улаан үнэг тэлэгачийн буруу хатвч харахад дэрэг дүүрэн сунаад өнгөрөхөд анчинч буудаад өрхөж. Анчин өвгөний дороод болсон явдлыг хэлтэл лам. "За чи сайн буудлаа, одоо очиж үзье" гэжээ. Бүгдээрээ гарч үзвээс талигач хүүгийн үстэй дээлийн өрөөсөн ханцуу хөвтөж байна гинэ. Одоо талигачийн доороо дээлийг нь үзтээ гэхэд үзвээс үстэй дээлний өрөөсөн ханцуу алга байж. Ханцуугээ дээлийг яахан тухай лам зөвлөөд харин ганц өрөөсөн ханцууг нь өөр авч би үүний учрыг өөрөө олно гэд явсан гэдэг. Үүнээс хойш нөгөөх бэр хүүхэн эрүүлжиж хуучин хэвэндээ орсон гэж ярьдаг юм. Тэгэхүү үед Монголд амьдарч байсан хятадууд Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэж эрлийн цөрлий зүгтүүд төрж байсан. Эдгээр хүмүүстэй холбоотой сүнс сүудэр дагуулсан ирэ олонтоо. Энэ нэг хятад хүмүүс хөрөнгө мөнгөндөө хоргоддог, нас орсных нь хойно сүнс нь ар гэрийн хинэ эргэж амраадаггүйтэй холбоотой гэх. Харин 80-аад оны сүүлээр дүүргийн нэгэн хороонд амьдардаг нэлээд өндөр настай хужаа насан эцэслэж өхнөн ээжтэйгээ хоёр аж хүүтэй нь үлдсэн боловч насаараа барилга барьсан төмрөөр дарах хийдэг байсан гэрийн эзэн олигтой гэх хөрөнгө үлдээсэнгүй. Өвгнийхөө үлдээсэн хэд гурван хөрөнгийг ажилгүй охинтойгоо нийлж идэж дууссаны дараа хятадууд хан дургандаа мөнгөө нуугаад өгтгэй гэсэн яриаг сонсноор өвгнийхөө барьж үлдээсэн 20 гаруй жил амьдарсан байшингаа 3-4 ажилгүй хүмүүсээр юу ч үлдээлгүй нураалгаж нэгжүүлсэн ч юу ч олоогүй аж. Эцэстээ уурлаж бухимдсан ихнэр тэр хашаагаа орхиж нүүжээ. Харин өвгнийхөө дарахны амбаар дах төмрийн хөгд зарим нэг багжийг нь байшин буулгасан хүмүүсийнхээ хөлсөнд нь хувааж ав гिचгэд нүүсэн байна. Тэдгээр дөрвөн хүнийх нь нэг болох 40-од насны эрэг ганц нэг багжийг нь авч төмөр данх байсныг нь гэртээ авчирж балга ар цайгаа хийж уудаг болсон байна. Гэтэл нэг өдөр сайхар данхаа цэвэрлэхээр доторх шаарыг нь хусаж арилгаж байтал нэг хэсэг хэн төмөр унаад ирж гайхатартал цаанаас нь шаргал өнгөц сухойж байсан байна. Тэгээд манер харахад гайгүй нэмгийн юм шиг ирнэ эхэл хүнд байдаг төмөр данхныхаа учрыг тэгж олсон байна. Учир нь мань хужаа алтар уралсан данхаа төмрөөр бүрчгсэн байсныг хэн мэдхэвдэ. Ингэж санаандгүй баяжсан нэгэн нэрийн дүүгийг ойр дотных нь найз хүүрэнсэн агаад өнөө хүртэл тэрээр сайхан амьдарч байгааг юм лээ. Харин алтны эзэн лууханы сүнс хаяа үзэгдэж тэднийг төвөөдөг болсон нь ёс юм хойндоо. Би өнгөрсөн 100 энд ирж ажиллах болсон. Миний өмнө ажиллаж байсан дамдангуй ажлаас гарах өргөдөл өгсөн юм гэсэн. Тэгэд яхав ихэндээ бүх юм болж бүтчихэл байлаа. Би багадаа энэ суманд байсан болохоор эргэн дасгад амар байсан. Гэтэл нэг өдөр дамдангуй намайг гэртээ дуудаж нэг юм задалцсангаа инхүү ярьж үлээ. Чи миний ажлаас гинэд гарах болсон шалтгааныг мэдэхгүй. Нэг удаа би сумынханда бүтэн сайных нь киног үзүүлчихэд хүмүүс дарсны дараа өөрийнхөө ач хүүтэй заалны сандлыг захаас нэглээд хурааж явав. Гэтэл нөгөө захаар нь сандал хөмж явсан ач хүү маань их айсан шинжтэй гүйгээд ирдэг юм байна. Намайг яасныг асуудал тэр баруун урд харанхуй болонд нэг хүн наашаа харж зогсоод амар инээгээд байна гэсэн. Би мэл гайхсан ч ачигаа улам айлгахгүй санаатай чангаар "Ой тэр улан зогсоод байгаа хүн гараараа кино дууссан шүү" гэж хашгирав. Гэтэл ямар ч чимээ алга. Нэрэ хүн инээхэн сонсдоо хоодч байх шиг. Нилээд өгч очиод "Хөөй хүн байна уу юу?" Гэтэл гинэ тэр булангаас салхи шиг юм хөдөлж намайг дайран гараад заалны хаалга хүчтэй савгадаад явчлаа. Энэ үед миний бие зарс хийгээд нэг л хөө төргөөд явчихсан. Тэгээд ачаа дагуулад сандлаа хагас дутуу өрхөд гарлаа. Гаднах төмөр хаалгаа цоожлох үед дотор хэн нэгэн хүн зэвүүн инээхэн сонсогдоод байлаа. Тэрнээс хойш би олон дахин тийм юмтай таарсан. Бүр сүүлдээ тэр харанхуй болонд гэрэл шиг масаад байдаг болчихсон. Миний бие ч ааж мармуудаад нүдний хараа хүртэл юм харахаа байсан. Тэгээд би сумын засаг дарахад өргөдөл бичиж гаргах тухай хэлсэн чинь зөвшөөрсөн л дөө.
Би тэгтээ энэ бүхнийг түнд ирээгүй зүгээр л гарах бодолтой байна гэж бичиж өгсөн юм гэж ирэв. Би энэ бүхэнд нэг л итгэж өгөхгүй өнгөрчүүлээ. Энэ ярианаас хойш сар шахан болов. 7 хоногийн сүүлч бүтэн сан өдөр болгон кино үзүүлээд л байлаа. Нэг өдөр киногоо үзүүлж байтал гэрэл тасарчлаа. Сумын төвдөө дизелэр гэрэл асдаг тул тасарх нь их байдаг юм. Би гайхсангүй гараа тартал гүлүүбээс бусад газар сумын цэцэрлэг захиргаа гэдэл бараг бүгд гэрэлтэй байв. Манай гүлүүбийн цахилгааны утас тасарчсан бололтой гэж бодоод цахилгааны өрөөгөр ортол тэнд нэг хүн хэвтэж байв. Би зогд усаж нэлээд ажиглахад харанхуйд сайн мэдгдсэнгүй. Хүн байгаа юм шиг байхгүй юм шиг санагдаад харна жааха айгаад ухарч гараад сүхэ гэдэг ахыг дагуулад орсон. Сүхэ хугийн хэнэггүй айдгүйгээрээ надаас төрүүлж ороод нөгөө хүний байсан газар очиод доошоо тонгоо нэг юм тэмтэрч гарав. Тэгснээ намайг дагуулж холиочоод би сая тэмтэрч байсан чинь гарт нэг муухай ширэн үстэй бондор юм бэрэгдсэн. Нэг юмний толгойн болов уу гэж бодоод үзүүг нь тэмтэрч үзтэл генет гарт юу ч баригдахгүй болчихсон гэв. Лааны гэрэлд Сүхэ ахын хоёр гарыг харсан чинь цэлхэх болчихсон учиргүй хүйтэн байсан. Тэр цэл хүйтэн гараа дулаацуулах гэж үрж байснаа. Ахынх нь би нэг л эвгүй болчихлоо гэж хэлж амжилгүй ухаалтчихдаг юм байна. Бүх хүмүүс гараад явчихсан учраас том биетэй Сүхэ ахыг би яаж чадалгүй зогсож байтал заалны гэрэл цэлсгийн аслаа. Би ч дотроо баярлан Сүхэ ахыг босгох гээд дээрээс нь тонго харсан чинь түүний нүүр ам нь аймаар мөрийчихсэн. Саран нэг л биш өөр хүнийг шиг болчихсон хамаг биеийн салган нь чичрээд байв. Тэгснэ гинэт өмдөгөд босоод ирсэн. Тэгхдээ ямар ч ухаан алга аймаар муухай нэгэд над руу ойртод ирсэн. Ашгүй би хаалган тал зогсож байсан болохоор гараа зүгтаачихав. Яг яаж гарснаа мэдэхгүй нэг мэтгэд гадаа гарчихсан зогсож байлаа. Клубийн гэрэл ас чунтарч байснаа буудаад шатч бололтой асгаа болсон. Би тэр чигээрээ гэрдээ хараад унтах гэтэл унтаж чадахгүй арай гэж үүр цайлгасан. Тэгэд өглөөний 9 цагт клуб руу ортол Сүхэ ах тарих толгой хагарахны гэсээр сандал дээр сууж байсан. Тэр явдлаас хойш би дамдангуй ярианд итгэсэн. Олон жилийн өмнө клубийн барилгыг засварлах үеэр нэг залуу бүдүүн гуайлан зөхүүлээд газар дээр нас барсан гэдэг. Бодвол түүний сүнсэл хорогдчихсан юм шиг байлээ л дээ. Одоо би сумын төв дээр өөр ажил хийж байгаа. Нэг 1991 онд би Батширэти модны үйлдвэрт ажиллаж байлаа. Нэг өвөл бүрэн тег гэдэг уулнаас мод бэлтгэхээр явлаа. 2 трактор, 10 цэглэгэн хөрөө, 10-аас 15 модчны бүрэлдэхүүнтэй тус ууланд очдөг юм байна. Өвлийн хүйтэн байсан болохоор бид ажлаа түргэн анжуулахыг бодож зогсолтгүй 2 хоног ажиллаад нилээдгүй мод бэлтгэв. 3 дахь өдрийн орой эр улс яаж зүгээр байхав? Авчирсан нэрмэл архинуудаа гарган тойрч суугаад ууцгав. Тэгээд бид нилээд халцгаасан. Бидний дуу чангарч элдвэ юм ярьсаар чөтгөр шулам руу орж бүр сүулдэ яг энэ газарт чөтгөр байдаг юм а гэсэн гээд ярьж гарав. Тэр үед бидний дуу шууган модны цорхоогоос хол байсан газартаж дуулдаж байсан байх. Би гарч бие засгаар нилээд олдлоо. Тэгтэл мод бэлтгэлийн далбаагаас сүх хангинаж хэн нэгэн мод бэлдээд байгаа шиг чимээ гарч байлаа. Өдид чинь хэн ажиллаж байдаг вүлээ гэж бодоод нилээд ойртоод харсан чинь яа харахгүй нэг хүн мод бэлдээд байж байлаа. Би хөөе чи хэн бэ гэтэл намайг сонсов бололтой Сүхэ модонд тас хийтэл зоочход наашаа хүрээд ирлээ. Би хэн болохыг нь огт танихгүй байтал өнөөгч нь 10-аад алхам ойртож ирснээ гинэт алга болчихдаг байгаа. Би сандраад эргэж гүйгээд нөгөө хэд дээрээ очиход тэд унтахаар тус тусынхаа майхандаа орцоосон байлаа. Би бүгдийг нь зөглүүлж сая харснаа яртал ямар хулгайч вэ тэр чи гэд бүгдээрээ барьж авахар болдго юм байна. Би нөгөө газараа дагуулж очиход яахарахгүй нэг хүний мөр байлаа. Тэр мөр яг өнөөх модны идэргэд тод байснаа миний зогсож байсан газар руу ойртох тусам бүдгэрсээр алга болчихсон байж. Тэр хаваар бид нэлээд удаан сүхвэрэн самнсан боловч юу ч олсонгүй. Харин намайг өнөөх хүний завчиж байсан модны дээрээс нэг юм хараад байгаа юм шиг санагдаад байв. Халамж уулж явах үү майханд ороод ном унтаад өглөө. Харин би унтах гэсэн чинь юр болдгоо. Яг сайхан унтаж байтал толгой дээр хэн нэгэн хүн эрг шиг болно. Сэрээ дартал юу ч байхгүй. Тэгтэл би майхны үүд рүү толгойгоо харуулчихсан хөлөө дэрэн дээрээ тавьчихсан хэвдэж өгдөг байгаа. Учиргүй гахаад зөв хараад тавьчихсан.
Тэгээд жаахан дүүхийгээ зэртэл бас л майхны үүд рүү толгоогоо харуулчихсан байв. Уур хөрөх шиг боллоо. Тэгэд босоод сууж байтал гадаа сүх ангинах чимээ гардаг юм. Тэгсний удалгүй модунах мөчр хугарах чимээ гарснаа нэг хүн үл мэдэг муухай орилснаа тагчиг болчлоо. Майхны үүдээр шагаан харвал юу ч харагдсангүй. Ингээд би унтахаар хэвтлээ. Шүнжин ойрог байсан болохоор ихээ бөөхөн унтсан. Нэг мэдхэд хэн нэгэн хүн намайг татаж гарлаа. Цочин зэрүүлээ тасхийн дарга минь дээр ч гисэн ажилдаа гараа гэд зогсож байлаа. Намайг майхнаас харахад сүх ангинж манаахан ид ажиллаж байлаа. Би шууд л цайц үүчүүлгүй сүхэ барьж гараад нөгөө модон дээр очиод завчиж гарсан. Арай гэж унгаад мөчрийг нь цэвэрлэж байтал мөчр дундаас нэг хуучин өстэй малгай оллоо. Малгай яаж тэр дээр гарсныг бөөмд. Ингээд мод бэлтгэл дуусаж 100 м куб мод бэлдэж буцах тайлангаа өгчхөөд үйлдвэрийн даргад тэр шин болсон явдлыг сонирхуулан ярихад Баатар хүү дарга 2 жилийн өмнө Ямаа өвгний ганц хөө гунгаас өөх энэ үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэгээ нэг удаагийн мод бэлтгэлийн үеэр яг тэр газар чинь модон даруулж насварсан. Үүнээс өөр юм би мэдэхгүй гэлээ. Тэр шөнөөс хойш мод хадгалгацсан ихээс шөнө болоход янз бүрийн хүн уйлах инээх зэрэг дуу чимээ гараад байсан гэж үйлдвэрийн манаач надад хэлж байсан. Яг миний ээлжин дээр нөгөө миний цавчиж буулгасан мод чинь нэрлээ. Хөрөөнд оруулахад дөнгөж ирэлсэн хөрөө 4-5 удаа гацаж байж нэг юм дуусгасан. Гунгаас үхийн сүнсэл тэр модонд шингэж гисэн байсан болов уу гэж би боддог. Нэг ёсондоо би тэр модон жигүүлсэн сүнсийг үгүй хийсэн хүн шүү дээ. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай сургуулийн 10 дугаар ангийн 7 сурагч зугаалгаар аймгийн төвөөс хоошоо байдаг Сэрэн булаг гэдэг газар руу явж илтээ. Тэгээд эргэж ирэх замдаа хүний хохимоо толгойтой тааралтаж. Яах учраа олохгүй байснаа нэг нь тэр толгойг надад авчирч өгөхөөр санал болгоход бусд нь зөвшөөрч. Би ч биологийн багш байхгүй юу? Ингээд надад авчирч өгдөг юм байна. Би социализмын үеийн хүн юм болохоор чөтгөр шулам гэж юу ч боддоггүй байсан юм. Намайг яг Антон биологи хичээлд ашиглаж магадгүй гэж утсан юм байлгүй. Түүнийг би ангийнхаа ард талын шүүгэнд хийгээ цоож хэлчихсэн. Тэгтэл хэд өдрийн дараа манай ангийн Төрбат гэдэг сурагч хичээлдээ ирэхээ байлаа. Уг нь би түүнийг улсын биологийн олимпиадад бэлдэж байсан юм л да. Төрбатыг ангийнхнаас нь асуувал гэртээ халуураад хэвтэж байгаа сураг дуулдав. Улсын олимпиад ойртож байсан учраас миний санаа зовж гэрт нь очиж уулзлаа. Төрбатаас яасныг асуувал тэр өрөө би танаас давтлага аваад явахын өмнө кабинетийн хойд талд байдаг биологи үзмрүүдийг үзээд зогсож байсан чинь таны янз бүрийн юм хийдэг шүүгээ цоожгүйсэн. Би сонирхоод татаад өргсөн чинь дотор нь хүний гавлын яс байсан. Тэгэхээр нь би эргүүлж тойруулж үзээд байранд нь тавьсан чинь өнөөх чинь миний урдаас инээгээд эхэлсэн. Би золтой л ухаан алдчихаагүй гарч зүгтаад яаж гэртээ орсноо санахгүй. Тэрнээс хойш тэр надад дандаа харагдаад байдаг болсон. Гэж ярьлаа. Би чи бидгээ худлаа яриад бай. Тийм юм гэж байхгүй. Чи олимпиадад орохгүй гэж л тэгж байгаа үз. Маргааш хичээлдээ очоорой гэд түүнийг баграа гэж загинж хад гарсан. Үнэн дээр тэр үед би итгээгүй. Харин маргааш нь би хөдөлмөрийн багш очроо үеийнхтэй нийлж өгöd өнөөх гавлын ясыг тоос шорооноос нь цэвэрлсэн юм. Үүнээс нилээд тэнд хоногийн дараа би ангидаа 9 дугаар ангийн шалгалтын материалуудыг шалгаж суусаар нилээд оройтчихлоо. Тэгтэл нэг л биш ээ. Ангийн хойд булангаас нэг юм түүжиг нэг чимээ гарч гэрэл асч унтраад нэг л эвгүй санагдаад явчлаа. Би босч очоод өнөөх шүүгээ онгойлготол нөгөө гавлын яс чинь байдгүй шүү. Би мэл гайхан эргээд тартал миний сууж байсан ширээний ард хэн нэгэн сууж байх нь тэр. Гэхдээ тэр хүн толгойгүй байсан. Би их хайсан. Хаалга дотроос нь түүжчихсэн байсан болохоор хүн орж ирэх хүчиргүй. Бас нөгөө гавлын яс байхгүй байсан намайг бүр их айлгсан. Тэгээд хөшөж өргөлөө. Хэр утсныг бүүмэд нэг хэсэг аваад хартал нөөнөө хүн чинь алга болчихсон ширээн дээр нөгөө гавлын яс байж байсан. Би бошоохон гарч сургуулийн жижүүрийг дуудаж ирээд ангиа цаажлуулж гэрэлүүгээ түргэн алгасаар явсан ч ард нэг хүн намайг дагсаар байлаа. Эргээд харахад юу ч байхгүй. Зүгээр л хөлийн чимээ. Гэртээ бошоохон хараад хоол ундаж идсэнгүй бошоохон унтлаа. Унтагч гэжтэй шүмжин хар дарж зүүдэлсэн л дээ. Би хаан ч юм оччихсан байх бөгөөд нөгөө амар толгойг хүн чинь миний толгойг авах гээд хөөгөөд би зүх таадл бах юм. Би тэрэл үед чөтгөр байдаг юм байна гэж итгэсэн. Өглөөний 6 цаг болж байхад би сургууль руу очиж ангидаа ортол
өнөөх гавлын яс чинь ширээн дээр байхгүй байв. Хойд шүүгэнд үзтэл харин тэнд байж үдэг байгаа. Яаж тийшээ орсныг бүү мэд. Би маш их төвчээр гарган 8 цаг болгоход хүүхдүүд цугларлаа. Тэгэхдээ тэд бүгдээрээ толгойгүйсэн. Би гарч коридорын төлөнд өөрийг артал миний толгой бас харагдсангүй. Тэгээд би эмнэлэгт ухаан орсон юм. Хэд хоногийн дараа эмнэлгээс хараад миний бие сайжирч сургууль дээр ирэхэд хөдөлмөрийн багш очрох үеиг өнөөх гавлын ясыг хол аваачаад хайчихсан гэж ярьж байлаа. Тэгж л би нэг аимшигтай зүйлтэй учирч билээ. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Жагварал тэр жил шуургатай шүн даваан дээр хонохдоо харсан зүйлийнхэн учрыг ерөөсөө олдоггүй гэж. Гэтэл саяхан нэг сонин гарч иглэж суугаад эргэлзээ нарилах шиг болжээ. Тэр сонин дээр өөртөө надад бороотой шүн эзгүй ууланд хонсон хэсэг аянчны тухай бичсэн байлаа. Аянчид шүн унтахдаа борооноос хамгаалж майхан дээгүүрээ цувнуудаа тавин давхарлаж хуучсан юм санж. Гэтэл шүн дундын үед нэг гинэтхэн сэрээд хэн нэгэн хүн майхныг нь тойрон алхаж ийл тавьсан бетон савыг нь өнгөчин хөдөөлгөж байхыг сонссон байна. Эхлээд хэн нэгнээ босчоод явж байгаа юм болов уу гэж бодоод эргэж унтахаар хэвдсэн боловч үл таних хүн дуулж эхлэхийг сонсоод гинэт нойрон хулжиж бусдыгаас сэрээгээд гадаа хүн ирээд дуулаад байна гэж хэлсэн аж. Нөгөөдөл нь ч би биенээ бүртгэж үзээд цөм бүрэн багагийн мэдмэгц гадаа дуулж суугаа хүнийг гарч аргаасаа айж орхихон тэрэ. Салхитай усан шамраг нэвт шуурсан шөнөөр гадаа дуу аялаад сууж байгаа хүн эрүүл биш гэдэг нь хиндэж ойлгомжтой. Гэвч нэлээд удаан таг суусны эцэст гард таарсан зүйлээр зэвсгэлж яваад майхныхаа үүдэр өнгөйвэл усан шуурган дунд тэдний унтраас нь түүдэг гал хөгжилтэй дөрүлзэн асаж дэрэгдэн нэгэн хүн хөндлөн хэвдчихсэн дуу аялахын хамт хаа явндын гал руу мод шургуулж байгаа нь харагджээ. Мэлгайгсан аянчид майхныхаа үүдийг сөхөн гарч ирвэл гинэд борон амжих шиг болоод үл таних хүний асаасан дүүдэг шажигнан асхаас өөр юу ч сонсогдсонгүй. Гэвч тэднээс хэдхэн алхмын зайд бороо шуургалан шүршиж байгаа нь анзаарагдсан байна. Харин тэдний дээгүүр ямар нэг шүгрээр хаалт татчихсан юм шиг солигч борооч мэддэхгүй байсан нь гайхалтай. Түүдгөрөө хөндлөн хараад догоо дээрээ өндийн хөвдсөн хүнээс аянчдын нэг нь та юу хүн бэ гэж асуудал гинэт нам гөмхөн дээвэр цөмөрөх шиг тэдний дээрээс бороо шуургалан орж түүдэг гал хэн шүү хэрвс хангалуулан унтарч үл таних хүнч бараа сурггүй болчихсон байна. Аянчид өөрсдөө зүүдэллээ гэж бодсон боловч хамаг хувцсан шалбан орж саяхан асаж байсан дүүдгийн гал бороон дотор утаа өгүүлэн шажигнаж байгааг үзээд болж өнгөрсөн явдал цочирдон үхтлээ айж. Тэд саяын үзэгдлийг чөтгөрш улам нас барсан хүний сүнс гих мэтэр янз бүрээр таамаглах гэсэн боловч чадсангүй. Уулын савдаг байв уу эсвэл байгалийн соронзон долгионы онцгой үзэгдэл үү? Цаг хугацааны өөрчлөгдсөн дүр төрх байсан уу гэх мэтэр янз бүрийн таамаг гаргасан боловч хэнинч тэргээд хэлчих зүйл хэлж чадалгүй өнгөрчээ. Жагварал энэ тухай уншаад өөртөө даваан дээр тохиолдсон зүйл чөтгөрийн цаг хугацааны солигдол байсан байж болохыг анзаарч. Хүнд 24 цаг байдаг бол чөтгөрт 444 цаг байдаг гэж сонссон нь инхүү бодоход хүргэсэн юм санж. Тэр өдөр жагварал өглөө хөдөлсөн үүдлийнхээ араас хашаа зарвчаа буулгаж ачаад яралгүй хэн явж угаад ширүүн бороонд төөрч намхан нарс битүү ургасан давааны өрөөд хонхоор шийдсэн аж. Бороо маш хүчтэй шуургалан урж байсан тул майхнаач босгож амжсангүй. Тэргэн дээгүүрээ майхнаа давуулан нөмргөөд тэргнийхээ доор цуваа дэвсээд зэгэргэлэн хэвтээд өгсөн байна. Тэнхүү хэвдэг зураа тамхи асаах гэж оролдож байтал гинэд хоёр хүн хоорондоо дүнгэнтэл ярих чимээ хажуухан талтан сонсогджээ. Жагваралж цочсондоо уул алдах шахсан байна. Харуулсан борооноор гинэд хажууд нь хүмүүс чангаар хөхрөлдөн юм яриад эхлэхээр хинж гайхах үзээ. Тэр хүмүүс бороо шуургалан орж байгааг тоосон янзгүй хоорондоо инээж хөхрөн их л баяр баясгалантай байгаад хачиргаж айсан жагварал цууныхаа хормог сөгөж харвал итгэмээргүй зүйл харагдаж. Гадаа ямарч бороо орж шуураагүйгээр барахгүй битүү цагаан цас лавсан орж байсан аж. Чимээгүй лавсан орох цасан дунд хуу цагалтай хоёр эрэг хүсэг дэргнийх нь цаахан талд ээлгалтуулчихсан. Энэ нөхөрч аваа хүнстэй яван байна гэж хоорондоо ярилцсан хөсөг дэргэн дээр байсан жагварлын богцыг задлан тогоон дээр мах үйгээд чанж байгаа харагджээ.
Үйл таних хоёр хүнтэй босож ярилцмаар байсан боловч жагвар гадаа шуургалан орж байсан харвсан буруу гинэт намуухан будрах цас болон хувирсан явдалд маш их гайхаж сэжгэлсэн тул тэрхэн доороосоо толгоогоо цуулгаж зүрхэлсэнгүй. Тэгтэл мөнөх үйл таних хоёрыг наад нөхөр чин толгоогоо цуулах ян залгаа. За яг унтчихлвэг. Холын нүдэлд ядраа үзээ хэмээн хоорондоо ярилцаар хоолцай чанаж идэж уун бүр арх хүртэл задал цугыг жагвал чимээгүй хэн сонсоод хэвтэж байж. Тэрээр өглөө үүрийн гэгээ туяардал ийхүү хөдөлгөөнгүй хөштлөө хэвцэн бөгөөд жаахан зүрэмгэлэх шиг болоод нэг зэртэл дээрээс нь хучсан бүрхүүл рүү бороо шүршин шивэрч угаан сонсогджээ. Толгоогоо өндийлгэн харвалгаадаа би түү манан буужчихсан. Салхитай усрахуу бороо шуургалан орж байх юм гин. Нөгөө урд шин засараад байсан хаавайхав үйл таних хоёрч газрын гаваар орсон юм шиг алгуулжээ. Жагвар л босмогцоо юуны түрүүн тэргэн дээр хучаастай байсан богцоо задлан үзвэл авч явсан хоньны өрөөл мах нь тэржигтэй алгуулчихсан байж. Борооны ус дүүрсэн тогоонд нь жаах махны шавхар үлдсэн байсан бөгөөд түүдэг үнсний хажууд мөлжөөд аяжчихсан яснууд хэрзийн хөвтөж байсан ааж. Тэрээр энэ явдлыг өнөө хүртэл зүүд хэмээн бодож явсан боловч богцтой махана тогоон дээр чанагдаж мөлжөгдөөд алгуулчихсан байсан явдлын учрыг гайхаад олохгүй явсан аж. Гэвч тэрээр өөртөө найдал эзгүүхээр урганцаар усан бороонд хонсон нэгвш хүмүүст бас яг тиймэрхүү явдал тохиолдсныг сонин дээрээс олж уншаад хаягийг нь хөөцөлцөөр явж нэгэнтэй нь уулзсан байна. Хамгийн ажиргалтай нь тэд яг нэг оны нэг өдөр нэг цаг минутанд хээр хөдөө усан борооноор хонсон байж. Тиймээс тэдний хэн хэн нь гайхаж үйл танигдах юмс үзэгдлийг тандан судалдаг гэх олон үнтэй уулзаж явсаар нэгэн Христийн зүмийн лам санаанд үйлдэл салхи шуургатай борооны үеэр цагилгаан энергиасаар их ялгардаг. Тэр үеэр бидний чөтгөр шулмас гэж нэрлэдэг амьтад хүнтэй нэг орон зай зэрэгцэн гарч ирж харагдах буюу боддоор нүүр тулан уулзалтах нь цөөнгүй байдаг. Иймээс би тэр оршиж буй хүмүүс гинэт гарч ирж бусдад харагдсан явдал болох нь эргэлзээгүй хэмээн тайлбарлажээ. Польшин хуучин нийслэл Краковоос холгүй байдаг Страговый хэмээх суурьнд Яцек хэмээх инженер залуу гэр бүлийн хамт амьдардаг байж. Зөвлөлтөд удирдагч Брежнев нас урж Андропов оронд нь зөвлөлт холбоот улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал томилогдсон телевизээр үг хэлж байсан энэ үед тэр явдал болсон гэдэг. Яцек суурьнгаас холгүйхэн оршихуй цэглээн станцад өндөр мэргэжлийн инженер хийдэг учраас цалин орлогын хувьд хангалттай. Тэр байтугай хаяа ажлын шугамаар Вен зэрэг барууны орны хотод руу очиж өнгөт телевизээр телефон утасны аппарат видео тоглоулах зэрэг өндөр үн хүрэх бараг оруулж ирэн дамлаа зарчдаг шаггүй 8 ачин учраас мөнгө төгрөгийн хувьд ямар ч асуудалгүй гэж. Тэр зөвлөлт холбоот улсад хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн Жигули машин хөлгөлөн эхнэр хүүхэдтэйгээ хаяа тэнгисийн ирэг рүү салхинд гардаг байжээ. Яцек дэд боловсралтай номыг уншдаг байсан хүн бөгөөд хүн үхээд л дуустдаг тухай материалист үзэл сурталд хэд идэгсэн диалектикч байсан учраас нас нь явах тусам өөрийнхөө тав тухайг л хангахыг төвлөн ихэр хичээх болжээ. Тэрээр эхнэр Ольгада үе үеийнхэн би ийм хангалуун амьдралыг бий болгож чадлаа гэвч харамсалтай нь үхээд энэ бүхний аваад явж чадахгүй. Бас үхээд дахин төрөхгүй анд байгаагаа мэдрэх гэдэг сайхан юм. Уг нь үхээд хорхоо шавж чамааг болж төрдөг бол их зүгээр байсан. Ядаж амьд байгаагаа мэдэн шүү дээ. Гэвч үглээл бол энэ бүхэн дуусна. Тиймээс энэ амьдралд хүссэн болгоноо өөрийн дураар хийж эдлэх ёстой бүх юмаа гүйцээгээд үхэх юмсан гэж ярьдаг байж. Сүүлдээ энэ яриа түүний арх уу чаламдсан үедээ бүтэн цагаар уншдаг үлэг болсон хичээлийн лекц болон хувирсан байна. Нэг удаа Яцек үйлдвэр дээрээс хүн хөлслөн авчирч байшингийнхаа доод хонглын асар том өрөөг зэвэрлүүлжээ. Хэдийгээр хатуу чанд соцнигмын үед амьдарч байсан ч бусад дарга нарын жишгээр Яцек хөвдөө 2 давхар хувийн харш бариулсан байж. Нөхрийн нь үхээс өмнө амжаад толгоогоор хөлгөе гэсэн санаатай ухуулга яриа эхнэрийг нь зарим талаар залхаасан ч нэрэж бас тийм юм болов гэсэн бодлыг заримдаа төрүүлж байсан байна. Яцекийн бодол бол жирээнийг молхимуухыг дараачин амьдралд шунаж байгаа явдал биш, харин боловсролсон ертөнцийн зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн ойлгодог хүний санаа байснараа тийхүү эхнэрийг нь хүртэл уруу татахад хүргэсэн хэрэг. Яцек нэг удаа Югослав руу ажиллаараа яваад ирэхдээ хар тамхи олж ирж. Үүнийгээ хэрэглэж мансуурсан хойноо тэрээр нэгэн тэл үхээд дуусах юм чи юунаас айх юм бэ? Хориглдог бүх зүйлийг хийж амчимтыг нь мэдрээд үхэх ёстой гэж хашгирч байсан гэдэг.
Нэгэн тэл үхэхээс өмнө дураараа дургиж авах гэсэн нөхөр нь явандаа Варшавын ижил хүйснүүдтэй нууцаар хэлгэлдэж хар тамхин дулам гүнзгий орсон бөгөөд чухам юу гэж хайхралгүй яаж хийрхэж байсан нь түүнийг үгсэн хонь илэрхий болсон билээ. Яцек нэг удаа Краковоос оройхон ирэхдээ багажинда согтуу хүн хүлээд хийчихсэн авчирч. Түүнийг хөнгөл рүү чирчруулад шамтаа багалсныхаа дараа би энэ хүнийг амьдаар нь яргалж үзмээр байна гэсэн гэдэг. Хар тамхинд мансуурсан Яцек шүнжэнгөө нөгөө хүнийг тамлан тарчилгаж үйлийг нь үзсний эцэст үүрээр цаадах нь амьсгал хурааж. Гарын нээлцус улсан Яцек дээшээ гарч ирмэгцээ. Эхнэрээ хоёр өхнийхөө хамт доош нь хөөнгөрүүлж нүд хэлтэрэн дүр зургийг зөрөөд үзүүлэн та нар үхээд ийм зүйл болж харахгүй амьд чи хинж та нарт үзүүлэхгүй. Жинхэнэ амьд тамыг одоо хар. Ном зохиол дээр хуурамчаар дүрсэлдэг зүйлийг харж байснаас амьдрал дээр боддоор нь харах хэрэгтэй гэж хашгирчээ. Үүний дараа тэр бараг л галзуур аюу гэмээр сэтгцийн хурц хөрөлд орж том өхнөө дээд өрөөндөө чирч оруулан бусармаг зүйл үйлдээд би энэ аз жаргалыг амьддаа мэдрэмээр байна гэж орилжээ. Тэр яг л хаан шиг үссэн зүйлээ үйлдэж байсан гэж хожим нэр нөхрийнхөө дарамтанд ор үйлээ үдсэн ойлгоо хэлж байсан гэдэг. Яцекийн задаггүй авирлах нь бүр хэтэрч эхнэрийнхээ нүдэн дээр хоёр өхнөө ээлжир яс босолдог болж. Хэдийгээр ань нөхөр нь боловч ийм зовлон ойлгоо хэдий удаан тасэрлэхүлээ. Нэг өрөө хоёр давхрын шалан дээр бага өхнөө дараа дуунчихсан яг хэвтэж байхад нь ойлгоо түүний сервис авчирсан баг калибрийн винтовоор тархийг нь зад буудсан аж. Нөхрийгөө алсан хэрэгээр шоронд орохоос өмнө ойлгоо бүх явдлыг үннээр нь өчөж нөхрийнхөө машины багажинд хийж авчираа тамлаж алсан хүний цогцыг буулсан газрыг хүртэл зааж өгсөн боловч хууль түүнд энэрлгүй хандаж 10 жилийн ялаар шийдгсэн юмсанж. Нөхрийнхөө амийг галц зэвсэг хэрэглэн хөнөөснөөс гадна онц хэрцгий садист гэмтэрэгтнийг нуун дарагдуулсан гэдэг зүйлэнгээр бас давхар ял сонсчээ. Яцек алгадж ээж нь шоронд орсны дараа тэдний тансаг аршаад хоёр өхнийг насрах нэрээр Ольгаг нь дүрсэн ахуулах Кузьмич Украинаас гэрүүлийн амт нүүж ирж сууршсан байна. Хэдийгээр талигаж Яцек хүн үхээд дуустдаг тухай цаг үргэлж ярьдаг бараг л тэр бодлосоо болж гажцсан арын шинтэй болж дууссан ч орчлон дүүгээр даачгнсан байж. Үгснийхээ дараа тэрээр хэд хэдэн удаа байшиндаа зочлон ирснээр барахгүй Ольгагийн ах Кузьмичийг эхнэртэйг унтаж байхад хүнжлийг нь хуу татаж цусвалсан сүх талаан сүрдүүлж гэр орныг минь орхиод зайл гэж шаардсан аж. Энэ явдлын тухай хүмүүс янз бүрээр таамаглаж байсан ч удалгүй Кузьмич хоёр өхнийг нь аваад Яцекийн хуучин гэрийг цожилж өрхөд нүүцгээсэн байна. Үүнээс хойш тэр эзгүй байшинд ирүүлсэн амжигтай зүйл үзэгдэх болсныг ойр хавийнх нь ажиглаж. Өөрөө бол мөгцөл гаднаасаа цоожтой тэр байшингийн 2-3 өрөөнийг гэрэл асаж зарим өрөөнийх нь нээлттэй цонхоор хүн уйлах тачгантал инээх дуу сонсогддог болсон аж. Эзэнгөө оргисон байшинд сахилгагүй хүүхдүүд орж дүрсгүүтэй тохион болов гэж бодсон хөршийн нэр Полоцкий нэгэн шөнө гэрэл насаалттай байсан байшин руу явж орсон боловч үлтэйн хамтанд уруулж хазуулж өгсөн зөгцийг маргааш нь байшин дотроос олсон байна. Энэ үеэс хойш тэр байшин руу хүн хавтгай болсон бөгөөд 90 оны намар ойр хавийн норшин суугчдын хүсэлтээр шөтгөр шүглсэн хэмээх үг байшинг орон нутгийн захиргаа Краковын сумын амбыг байлцуулан бульдозероор түрж нураасан аж. Гэвч түүнээс хойш ч гэсэн байшингийн дүүрэн дээр шин төлөөр хэн нэгэн хүн сүйтгэн чулуу төөп үзөөж байшинг дахин босхийг оролдуулсан гэдэг. Инженер Яцек өөрийнхөө бодсноор үхээд дууссангүй харин шунал тачаалт нэрвэгдэн чөтгөр болгон хувирч олон он жил тэндээ зовж тарчилахаар гэсгээгцнийг энэ явдал өгүүлж байгаа юм. Харин түүний эхнэр Ольга шоронд байхдаа амиа оруулсан бөгөөд хөөрхий зовлон түүсгийн сүнсч бас үхээд дууссангүй. Тэнтхийн шоронгийн талх хийдэг газар тогтсон нэг цагт байнга гарч ирэн үзэгддэг. Хохимо дотроо талх нууж аваад хан руу орохыг хоригдлууд олон удаа харсан байна. Энд яригдсан зүйлс нь бадлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.